시작합니다. 안녕하세요. Миний яг солонгосоор хэлчихсэн. За солонгосоор хэлээ те. Хоёулаа солонгосоор сурсан юм чи. 안녕하세요. За ээж хоёрын солонгос хэл тавтай морилноо. За өнөөдөр ээж хоёрын 2 дахь хичээл орох байгаа. Өнгөрсөн 7 хоногт хичээл маань орж амжааг байгаа. Ээж нь жоохон ажилдаа болчоод тэгээд хичээл маань өнгөрсөн 7 хоногт орж таагүй. Тэгээ өнөөдөр л битээр бичлэг хийх боломж гарч байна. Ээж хаан амралтын өдөр тийм ээ. За тэгээд өнөөдрийн хичээлээрээ миний хүчин өнгөрсөн хичээл хаа нөгөө сурсан өнүүдийг давтаад сурсан хичээлээр ээждээ шалгуулах хэрэгтэй. Тэгээд ээж хоёр бас боломжоор нэг цэцэрлэгтээ явах замдаа ч юм уу ганц өглөөдөө нэг жоохон бэлдээд тавтаад яваадсан. Тэгээ миний өө цээжлэнэ өнөөдөр найзуудтай болон ээждээ багштаа шалгуулна тий. Ээж нь багш нь тий чинь. Тэгэхээр миний хөө өнөөдөр өнгөрсөн хичээл чинь нөгөө хажууг одоо өрийг хажууг буюу манай гэр бүл гэсэн сэдвээр одоо аав ээж өвөө эмээгээ танилцуулж үг сурсан. Тэгээд миний хөө за эхлээд ээж нь миний хүү чи аавгаа юу гэж хэлэх вүлээ солонгосоор? 아버지. зүйтэй яг сайн байна. За ээжигээ юу гэж хэлэх юм? 어머니. Өө сайн байна миний хүү чи. 잘했어요. За тэгээд эмээгээ юу гэж хэлэх юм бэ? 할아버지. Тэр чинь миний хүү өвөө гэсэн үг шүү дээ. 할? юу лээ? 할? 할머? 할머니. зүйтэй. За яг санахгүй яж болно тийм миний хүү. Хэлээ чинь ингээл шууд амар ингээл цээжлээл төгс хийдэг биш давтчихэж байнгын давтлага дээр үнэлжээж солонгос хэл болон ямар ч хэлийг сурдаг баха. Тэгээд миний учин яг ингээл яваад ивэл явандаа сурчноо тий. Ерөөсөө санаа зовлтгүй. Тэгээд миний учин ахыг юу гэдэг юм бэ ихчиг. За эхлээд ахыг юу гэдэг? Эмэгтэй хүн ахыгаа юу гэдэг? 오빠. зүйтэй тий. 이게 아빠. 아빠 гэдэг чинь аав гэсэн үг нөгөө жоохон одоо миний хүү шиг хүүхдүүд аав ээжгаа 아빠, 엄마 гэж хэлнэ тийм ээ. Тий. За тэгэхээр эмэгтэй хүүхэд ихчийг юу гэх юм? Өчтөр хоёлоо нэг кино үзчихсэн чи юу гэж дуудлаа санаж байна уу? 언니. тий 언니 파이팅 гэжсэн тий. Ихчээ амжилт гээд нэг ээж нэг шинэ кино үзчихсэн чинь яг тэгж хэлсэн тийм ээ миний хөө. За тэгээд өөр юу лээ? Эрэгтэй хүүхэд ихчээгээ юу гэх? 누나. зүйтэй. Маш сайн 잘했어요. За тэгэхээр эрэгтэй хүүхэд маань ахыгаа юу гэдэг вүлээ? 형. тий 형. Кинон дээр айгүй их нөгөө нэг 형님 гэл айгүй тийм хүндэтгэлтэй харьцдаг шүү дээ. Солонгос нөгөө кинон дээр чинь ахаа гэл нэг айгүй сүртэй нэг тийм хүмүүс хэлдэг дээ. Одоо нэг мафтай кино ч юм уу тий нэг тийм юм дээр 형님 гэл амар сүртэй ингээл одоо нэг толгойлогч ч юм уу нэг тийм хүмүүсээ тэгж дууддаг байхгүй. За тэгэхээр миний хөө сайн цээжсэн байна, сайн байна. Тэгээд явандаа тэгээ бүр сайн ингээ өөр юм болгоод цээжлээрээ. За тэгээд өнөөдөр хоёлаа 2 дугаар хичээл маань болохоор сургуулийн амьдрал буюу удахгүй миний үуч одоо энэ 9 сард сургуульд орно тийм ээ. Тэгэхээр сургуулийн амьдрал буюу 학교 생활 гэдэг сэдвэр одоо сургуулийн амьдрал гэсэн сэдвэр шинэ үгнүүд орно. Тэгээд эхний удаадаа дандаа хүүдээ ингээд мёнса буюу нэр үгнүүд зааж өгж байгаа. Тэгээд сургуулийг одоо миний хүү чинь ингээд 9 сард сургуульд орно ингээд маш том юм сургуульд те. Сургуулийг миний хүү солонгосоор 학교 гэж хэлдэг байна. За жоохон дэшээ сууж байгаа ч. Тэг ингээд бүгтээгээд байлаа юу гэсэн чи те. За тэгээд ээжээгээ дуурайгаа хэлээрэй. 학교. За зөв байна сайн байна. За ээжийн самбар дээр ингээд бичээд.
Оо ямар Ингэж хичдэг байх нь тий. Солонгосоор. Ингээд яг зөв харагдаж болов мэдгүй нэ чинь. За. Зөв харт. Гё. Би солонгос чинь зэ. би хартисан. Тэгээд өнөөдрийн хичээлийн сэдэв маань 제2과 одоо 1-р 2-р хичээл буюу 학교 생활. Ямар гоё бичтэй. Ээж нь гоё бичнэ үү? Аха. Ээж нь ингээд жоохон бахаас ингээд хөвчөө сурцсан болохоор яг гайгүй бичдэг юм аа. За тэр яг. За 학교 생활 буюу сургуулийг маань 학교 гэдэг байх нь тийм миний хөө. Тийм. За 학교. дагаад хэлээрэй ч тийм. 학교. Яг зөв. За сайн байна миний хөө. За сургуульд орохоор миний үг одоо ямар хүн хүлээж авах вэ? Одоо эрдэм заахаар ямар хүн хүлээж авах вэ? Багш хүлээж авна тийм миний үг. Тийм. За одоо ээж нь ч гэсэн ингээ хүүдээ ингээд хичээл зааж байгаа учраас ээж нь бас багш ахгүй. Тэгэхээр тэр багшийг 선생님 гэдэг юм. 선생님. За өөртөө ихтэй чанга хэлээрэй ч гоо. 선생님. Оо за сайн байна. 선생님. За нэг үгийг 3 удаа тавьчихлээ за хоёлаа. 아하. 선생님. Ним гэдэг чинь ер нь хүндэлж байгаа үг байхгүй юу? Одоо ер нь бол нөгөө нэг гой одоо монголоор бол гой гэсэн үг тийм. Хүндэл одоо тэр гой энэ гой гэдэг тэр ер нь бол хүндэтгэлийн хэлбэрийн одоо гой гэсэн нөхцөл байгаа. Тэгээд 선생님 гэдэг. Тэгээд багшийг бас заримдаа 선생님 боёо багшийг одоо зарим нөгөө сурагчд маань 쌤 гэдэг ингээд товчилдог байгаа. 쌤. Зөв за. Одоо жоохон том ангийн хүүхдүүд л ингэж хэлдэг баг. Тэрнээс жоохон бага насны хүүхдүүд ангийн хүүхдүүд маань 선생님 л гэж хэлэн за. 선생님. 안녕하세요 선생님 гэх юм шүү дээ. Миний хөө багштайгаа таарахаараа сайн байна уу багшаа гэхээр юу гоо? 안녕하세요 선생님. За зөв. За миний хөө тэгшгэн зөв суугаарай. Чухал ингээ анханасаа зөв суугаад сурчвал миний хөө хэрэгтэй шүү дээ тийм ээ. За дараагийн үг маань энэ самбар маань жоох ингээд халтартаад айгу жоохон онцгой самбар байна. За угаасаа жоохон буруу самбар авчиж тий. угаасаа самарнууд ингэж идэв. Харин одооний самбар нөгөө юм төмөр мотой болсон юм шиг байна. Нэг юм сонин яг юм цаас ч юм шиг. Дээ юу юм бэ? За тэгээд миний үг болохоор сургуульд орохоор юу болох вэ мэдж гэнэ үү? Аха. Юу болох юм ч гоо? Хүй. Тэгж юм өгөхгүй шүү дээ. Инэрлээ. За, ээжтэй өгч. Ерөөсөө ингэж анхаарсан сарнахгүй да. За, жоохон цаашаа суучих ээжсэн. Сурагч болно шүү дээ миний үуч. Одоо 9 сарын 1-нд миний үу сурагч болно тийм ээ. Сургуулийн сурагч болно. Одоо ч гэсэн миний үуч нь цэцэрлэгийн сурагч байгаа тийм ээ. За, сурагчийг 학생. Зөв. Маш зөв байна. 잘했어요. 참 잘했어요. За, сургуулийн сурагчийг 학생 гэдэг байна хүүхдүүд ээ. За, яг багш нь ингээд солонгосоор ингэж өчт юм аа гэд ингээд зааж өгчөөд тайлбар юун дээр бас ингээд оруулчихыг бодно багш нь за. За, 학생 гэд ингэж өчнэ. Одоо сургуульд орсон сурагчд маань ингээд багшаагаа дуурайгаа бичиж байна. Яг үсгээ үзээгүй байгаа учраас хэдүүлээ яг зүгээр ингээд галгаараа сурчиж байна. Гой биттэй. Зүгээр дуудлагаараа сурна заяа хэдүүлээ. Тэгээд яванда үсэг орж ирнэ. Ер нь бол инэрлийг одоо цагаан толгойгоо үдсний дараагаар хангал үсгээ заая гэж бодоод байгаа. За тэгээд дараагийн үг маань болохоор за сурагч хүүхдүүдэд маань хамгийн их хэрэглэгддэг юу гэдэг вэ ээжгүй? солонгос ном. Зүгээр ямар ч хамаагүй ном заяа. Номыг солонгосоор чек.
Зөв. Check. check. Ааха, яг зөв миний хүү. Яг сайн хэлж байна. Миний хүүгийн дуудлага аюу сайн байна. Хамрын битүүрээд аа миний хүүгийн. Алло. Сонси. Жохон настай нэ. За хоёлаа жохон хичээл хэлэхээс өмнө хамар амаа онгойлгодог гэж тий. За яг одоо ингэж бас удахгүй дуусчихна гэж хөө. Тэгэхээр check гэдэг байх нь ном гэсэн үг заяа. Check. Яг зөв. Миний хүү одоо энэ өгнүүдээ одоо өнөөдөр ингэ сурах үг маань 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 үг заяа. 12 үгийг ягштал цээжлээд өөр юм болгоорой гэж хөө. Ээжин тэгээд заваараа сүүдэд тавтуулаад байна. Тэгээд өнөөдрийн дараагийн үг маань болохоор дэвтэр буюу солонгосоор гүнчек. 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 Чектэйг нөгөө номтойгоо төстэй байгааз гүнчек. Check check. За дагаад хэлээрэй. Гүнчек. Оо зөв. Гүнчек. 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 Маш зөв ээж хөө. Өстой сайн байна. Дуудлага өстой сайн байна миний үгийн дуудлага. Гүнчек. Яна ээж хоёрын самбар арай л ас муухай байна тий. Алтар байна тий заа тий. Хайд ээж нь дараа нь бүр гоё самбар авч өгнө заа. Миний үг ингээд юугаа үсэг бичдэг юм дээр. Угаасаа өөрөө. Тэгээд энэ ингээд аюул жоох мөө гэдэг самбар гэлээ. За яг ба. За миний хөөдөд дараагийн сурах үг маань болохоор одоо юм бичдэг одоо бидний хэрэглээд байгаа үзэг гэхийг bullpen. 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 За Bullpen. 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 Энийг болохоор үзэг нөгөө зүгээр ингээ нөгөө бүр чирнэл гардаг үзгийг bullpen гэдэг байхгүй юу? Зүгээр бал гэд бал гэдэг шүү дээ тий. Одоо ингээд ээж мэж хан ингээд бичээд байдаг иймэрхүү. Энийг болохоор pen гэдэг. Pen. Pen. Одоо bull гэдэг энийг асаад pen. Нөгөө англи үг гэдэг шүү дээ pen гэд. Англиар хэлчихдэг байлээ. За. Тэгээд bullpen гэд сайн цээжлээрээ миний хөө. Bullpen. За миний хөө чинь сорбан дээр юу хэрэгэлдэг вэ? Харандаа. Маш зөв. Ээж хөө байн харандаа хэрэгэлдэг тий. Харандааг болохоор солонгосоор 연필. 연필. Яг зөв 연필. 연필. За маш зөв. Ааха яг зөв хөөстой сайн байна. 연필 гэж хэлдэг байна тий. Ээж нь энийг бүр жоохондоо сурч ирснээр санаж шүү. Одоо нэр. 연필 гэж чинь заа. За ингээд за яг өнөөдрийн хичээл дээр юм уу ха жоохон алтартсан самбар хэрэгжилчлээ. Уучлаарай за. За харандаг 연필 гэдэг байна шүү дээ тий. Маш сайн цаачлаад аваарай. За тэгээд 연필 одоо харандаар бичсний дараа хүүхдүүд манд буруу биччихвэл яах вэ ээжээр? Баллуулна. Оо зөв арилгах тийм ээ. Аха. Арилгахын тулд ийм баллуур хэрэг болдог шүү тий. Миний үед маш сайн туслаж байдаг тий. Яг хүүхдүүд ч ингээд анханасаа ингээд бүх юма зөв хийх албагүй байхгүй. Тэгэхээр алдах юм зөндөө байдаг тийм. Юу наалтгүй сарван дээр. Миний үуч нь бараг л хэр арга алддаггүй л дээ тий. Сайн миний үуч сайн болгоо. Хүүхдүүд маань ингээд муу гэж байгаа юм байх биш шүү за. Ер нь хүн алдчихээ сурдаг байхгүй миний хөө. Амьдрал дээр ч гэсэн хүн алддаг байхгүй. Тэгэхээр яг хоо ингээд тэр алдаагаа ингээд засаж яхын тулд ийм баллуур хэрэгтэй байдаг тийм ээ. Баллуурыг миний хүү живүүгээ. За. Долоо. Долоогийн тоош гэнэ. Жи үсэх байхгүй. Жиуд гэсэн. Жиуд гэж одоо хангал үсэх. За. Жиугэ. За, ингэж хичгэнэ наа. За, баллуур. За, дараагийн үг нь миний хүү ингээ анги танхимд ингээд юу миний хүү юунд дээр суудаг вүлээ? Бэшэ. Одоо ингээд хичээл хийхэд ингээд юун дээр их тэмдэг намаа тавьдаг юм миний өөр.
Миний хөө таних тэмдэг цэцэрлэгийн таних тэмдэг байшин байхгүй. Тэгээд нэрэл тэгэж хариулна да тийм. За. Юун дээр хичээлээ тэгсэн. Одоо юу юм миний хөө? Ширээ. Өө тийм сурагчийн ширээ те. За тэр ширээг одоо номын ширээгээд чексан гэдэг юм нөхөө. Чексан. Чиксан. Тийм нөгөө ном гэдэг үг орж ирж байна те. Сан гэдэг бас юм ширээ гэсэн үг орж ирж байна. Чексан. Номын ширээ. Чиксан. Чек. Сан. Чек. За жин ингээд жоо ойлгомжтой бичих юм гэж байна шүү. Чексан. Дахиад давтаад хэлээрэй жир. Чиксан. Чексан. Чиксан. Чексан. Чиксан. Чексан. Чиксан. За зөв. За миний хүү сайн байна. За дараагийн одоо ер нь ингээд 2 3 хаан үзээд дууслаа. Миний хүү өөж залхаж гин үү миний хүү. За одоохон дуусан. За юу. Би засваагүй. Залхаагүй юм миний хүү чинь. Уулын солонгослтой сонирхолтой л байгаа юм да. Энэ сонирхолтойгаа дэр нь ингээд ээж нь солонгос хэлний сайн зааж өгөө, сайн суурийн тавиад өгчүүл ээж нь тийм ээ. За миний хүү за энийгээ хоёлоо дараа үз. Тэгээд юун дээр суудаг вүлээ? Юун дээр сууж ингээд ширээний хаард суудаг вүлээ? Сандал. Маш зөв. За сандлыг үйжа. Үйжа. Уйжа. Үйжа. Уйжа. Үйжа. Уйжа. За бараг тэгээ хэлчих болно. За жоохон дэвшлээрэй миний хөө. Өөрт чи юу биш вэ нөхөө миний. Юу биш вэ нэ? Манайхан дандаа. Үй. За. За. Маш зөв. Үйжа. Ингэж чи. За арай л хав халтар юм дээр муухай харагдаад байна. За Зүгээр л биш. зүгээр л нөө. За юм чин тэгэл энгийн матайгаа юм чин тэ миний хөө. За тэгээд ер нь хүн сурахад хэвээр нэрээ юун дээр чамаагүй бичиж байгаа л хичээх юм бол юун дээр чамаагүй хэвээр газар дээр чамаагүй юун дээр үед бол баг хүмүүс нэг газар мазар тэ хөрс мөрсөн дээр юм хүн бичиж сурч байгаа. Тэ Чулуун дээр. тийм магадгүй тэгсэн ч яж магадгүй дээр үед чи юм дэвтэр ийм гоё бидний хэрэгжилж байгаа шиг ийм гоё дэвтэр цаас мас юмр байсан ч тэ. За тэгээд дараагийн үг маань болохоор сургуулийн одоо анги танхимд самбар байдаг штэ. Самбар маш хэрэгтэй байдаг. Том самбар. Йоо тийм багшийн самбар чинь бүр гоё том. Тэгээ багш нь ингээ 9 сарын 1-нд ороход Үеийн ногоон байдаг штэ. Оо тийм яг энийх нь уул нь нэр юутай шохоотой байсан бол энэ дээр ингээ гоё бичиж болохсон байл. Харин тий. Шохоод анж авах гэж яах. Тэгээд энэгээрээ бичгээр харагдчихгүй тэгээ Гожоо харагдаж. хараар бичвэл сайн харагдахгүй байхгүй юу. За тэгэхээр хоёлоо самбар гэдэг үг сурна. Тэр нь болохоор чилпан. Чипа. Чилпан. Чипа. Пан гэхээр одоо ийм одоо юу гэсэн үг вэ? Давцан маягийн юм пан гэдэг үгүй юу? Тэгэхээр чилпан гэдэг нь самбар гэж байгаа шүү хүмүүдээ. Сайн цайжлаад аваа багшийнхаа ингээ хэлж байгаа татвар хэлээ давхар за. Чилпан. Чимпа. Чилпан. За ингэж бичиж шүү хүмүүдээ. За энийг яг ингээд юугаар оруулаад бичээд өгчнөө. Тэгээд бас дуудлагатай нэрээ бичиж өгмөр юм билээ хүмүүдтэй. Тэгэхгүй бол бас нөө солонгос үсгээ мэдгүй учраас энэ одоо юугээ бичээд байгаа юм болоо, яагаад байгаа юм болоо гэж мэдэхгүй болчихно тийм ээ. Тий. Чилпан шүү. За миний хүмүүдээ. За. За ангид нэрээ нэг ингээ хаалга байдаг штэ ингээд хүүхдүүдийн ордог хаалгыг мөн өө зөв нүн гээ хэлчих юм бол миний өөр үг болчих шүү. За Нүдтэй нүн. Оо тийш нүд гэж үг байна. Нүн гэдэг чинь бас цасыг нүн гэж хэлдэг. Харин тий. Тийм миний үуч өмнө нөгөө ээж нэг юм нүд хамар гэ бүр жоохон бахт нэг зааж ирсэн юм а. Тэр их сайн санаж шít миний үучтэй сайн үг шít. За тэгэхээр тэр мэрийг бол дараа угаасаа одоо хүний эд эрхтэн гэдэг хичээл дээр орно ээж нь дараагийн хичээлд зөндөө үг сурах үг байна миний. Тэгэхээр одоо энэ үгнүүдэл сайн тэгээд за хаалгыг сурсан юм чинь бас цонхыг сурч. Хаалга цонх. За цонхыг болохоор чангмүн гэдэг юм. Чангмүн. Өчигдөө.
3 удаа. Олон удаа хэлэх тусмаар сайн цээжлэн миний хөө. За уучлаарай за. Чангмун шүү за. За. Ээж нь түрүү нэр мөн гэдэг үгээ бичэв. За яг ингээд биччихье чангмун. Чанмун. Чанмун. Чангмун. Нарийнх нь хаалга гэсэн үг шүү дээ миний үг. Тэ? Өчигдөр сая биччихье. Бичсэн мөлий. За ээж нь бүр сая бүр самарда мартчихлаа. За. Тэгээд өнөөдрийн хичээл нэг иймэрхүү. За миний хүү ингээд тэгшин суугаарай. Үзэгч хүүхдүүдээ хүндлэн штэ хоёлоо. Хүмүүсээ хүндлэн, өөрсдөө хүндлэн тийм ээ. За миний хүү тэгэхээр дараагийн хичээл дээр яг чи бүр ядраах юм уу? За. Тэгвэл хоёлаа хичээлээ дуусгая. Тэгээд нэрээ солонгосоор баяртай гэхийг миний хүү баяртай гэдэг үгээр нэрээ өнгөрсөн хичээлээр заагаагүй л шүү дээ. Баяртайг ер нь хоёр янзаар 안녕히 가세요 гэд хоёр янзаар хэлдэг байгаа. За багш нь тайлбарлаж өгье. 안녕히 가세요 боёо. Одоо гэрээс маань ингээд хин нэгэн гараад тий одоо анги танхимаас ч юм уу ингээд багш маань ч юм уу сурагч маань гараад явсан үед 안녕히 가세요 гэд ингээд үлдсэн хүн тэгж хэлнэ заяа хүүхдүүд тий. 안녕히 가세요 гэдэг нь сайн аваарай гэсэн үг. За тэгээд одоо үлдэж байгаа хүндээ явж байгаа хүн нь 안녕히 계세요 гэж хэлдэг. 안녕히 계세요. Тэр нь болохоор одоо сайн сууж байгаарай гэсэн утгатай байгаа шүү. За. Тэгээд миний хоёлаа яг нөгөө хүүхдүүдтэй зүгээр 안녕 гэж хэлж дээ. 안녕. За дараагийн хичээл хүртлээ. Түр 안녕. За дараагийн хичээл дээрээ дахиад миний хөө сайн сураарай. За. Миний өчөөсөө сайн байгаа юм чи тий. Тий. За тэгэхээр дараагийн хичээл хүртэл түр 안녕.